20-30 дэвч 50 он гатлал энэ харуулсан байгаа. Баруун гэлтгээр энэ авийн нэг тийм харуулах чухал пост цэг байсан юм шиг байна. Тийм. Энэ ихүүдөөд болж ирсэн мэдээлэлтэй. Метанонго маш их олддог байлаа. Ороо дээр хад ухаад хоког гэсэн маягтай юм байсан одоо 30 жилийн өмнө. Одоо ч мэдээж юу яаж. Эндээс энэ доод гов бол ер нь баг нэлэккүйтэй хаагуур хэн явж байгаа харагдахаар маш их харуулт толгой нэртэй. Одоо баруун гэлээ хамгаалтай нэг чухал пост цэгд байсан байна. Одоо энэ зөвхөн толгой дээр хонго олноороо одоо зогсохгүй одоо энэ нөхөө нарын жижигхэн толгод энэ ардалт байдаг цагаан ааргуудаар богож гисэн хонгойх олдтой. Тэгэхээр тэрнийг бол одоо тэр буудлага энэ төр хийдэг байсан юм байх юм уу? Үгүй бол тэгж хөвөл явдлуулж дайм байлтай болж исэн юм уу? Тэрийг одоо санаж ярьдаг хүн байхгүй болсон. Номхон борхон толгодыг тань өхөрдөн байж өмгөөдөг ёо. Намхан борл ээжиг тань өргөмжлөн байж өмгөөдөг ёо. Эрцэрэг хэлчин Эгнэгт цуцултгүй ганцхан эзээ Эх хормын та надад тушаасан юм Ямар ч зэнд их үйл явдал ариун болж ирснэг илтгэдэг нэг юм. Энэ толгоороо дээр одоо сум хэлбэг байлаа. Энэ дээд аар гаран гээвж хахад сумнууд хэлбэг таардаг байлаа. Энэ хойдын жижиг харуулдаг гэсэн сумнууд зарим газар окопас билдэ. Тэгэхээр энд бол зүгээр нэг одоо ганц нэг удаагийн хэлэн зөрчлөөш байнгын их олон ариун үйл явдал болж исэн байх магадaltaй. Яагаад гэвэл энэ толгой өөрөө одоо тэр зэрэг дайны бас их чухал ач холбогдолтой газар байсан учраас энийг эзэлж авах гэсэн ч юм уу одоо энийг услах гэсэн орлого одоо дараа гарч исэн байж магадгүй гэсэн бодол төрдөг. Энэ Говьтай аймгийн Бугуцсум энэ баруун урд үзүүрт байдаг. Уртын голын аманд харуул толгой гэдэг толгой ороод дээр 1930-40 оны үеийн харуулын цэргийн окопонд сууж байна. За энэ тэр үед бол энэ цул хадан толгой гэж одоо ингээд энэ хадан толгойг ухаж одоо ингээд харахад бол ингээд хад ухаж гаргасан байсан гэж байгаа. Тэр үед байсан цэргүүд албаажсан цэргүүд одоо ч юм яаж энэ одоо хадыг ухаж окоп гаргаж ирснийг бол одоо таамаглах хэцүү зүгээр өстэй. Гараад оргоод ингээд мэдэг болтол оршил хад нүддэг байсан гэж ярьдаг байлаа. Ягаад тэрийг одоо сайн мэдэж ярьдаг хүн бол одоо манай аав энд урагшаага тэр үзүүр мангаас хойшоо байдаг огт хүртэл хийнэ гэж зануудад. Тэгээ 5-6 жил албаасан. Яг энэ харуул толгой дээр харуул манад гарч исэн гэж ярьдаг байсан. Аавыг одоо амь зүрэн багт залуу гэнэн байж тэгээд юу болж исэн яасан гэж нарийн юм асуудаггүй. Зүгээр ярьсныг сонсоод өнгөрдөг байсан. За сүүлд нь би энэ аваар одоо энд хэдэн жил ханиаруулж явлаа. Тэгэхэд энэ толгой ороод дэр бооны хонго одоо винтон камер нэлээд том карбины сумнаас том хонго маш илбэг болддог байлаа. Түүнээс бас арай том бас нэг хонго цөвдөр болддог байсан. Энэ харуул толгой хаашаа одоо нүүршээ бол 20 гаруй км газар, доошоо бол одоо баруун 30-40 км газар, хойшоо мөндөдийн хэмжээний газар ингээд хаашаа одоо бараг 40-50 км-ээр ата газар одоо бүрэн харж хянах болцоотой баруун газараас орж ирж байгаа одоо харийн өнгөлцөгчдийн
Одоо гэгэн цагаан өдөр бол өстө нэрэ нэг морьтой хүн байтугай зэр ганц зэр өнчин зэргүүгөөд үлдсэн ч гэсэн харж чадхаар ийм онцлог байралтай юм толгой. Тэгэхээр энэ толгойг нэг талаас эзлэх авах гэсэн одоо санаархал нөгөө талаас хамгаалах гэсэн одоо зөрчил одоо гарцаагүй байсан байж таарна. Тэрний үр дүнд энэ их олон хонгоо, сумны хонгоо одоо тэрийг гэрч болж үлдсэн байж магадгүй гэсэн тийм боддог ч. Юу их тэр энэ дээр одоо тэгж тэр үед сум хэрэглэл тийм дэлбэг айлгаж бэлгсэн юм байсангүй. Тэгэхээр тэр нэг сумаар будаад одоо сургууль хийгээд байсан нь юу бол энэ одоо шууд л одоо тэр зөрчил байлдаа нэ холмор байсан болов гэсэн бодогч байгаа. Сайн толгой ард дээр бүрийн толгой энэхүү ард одоо тэр нэг баг зэрэг хонхор харагдана. Тэр хонхортой л байсан болов гэж таамаглаж байна. Морьдо оножоо морьдо нуудаг байсан гэж. Тэгээ тэр адууны канишк гэж хэлдэг. Канишк гэдэг нь одоо Орос маягийн одоо адууны жүчээ гэсэн утгатай үг юм шиг байна. Тэрийг тухайн зэргүүд өөрөмжлж адууны канишк гэж нэрлэжсэн. Адууны канишкных нь хормор нэг ард байх шиг байна. надад тушаасан ёо и Монгол надад тушаасан ёо и Монгол эрцэрэг хэлчин миний эгнэгт цуцалтгүй ганцхан надад тушаасан ёо